Би танд яг гоё юм одоо хэлж өгнө. Юу mindfulness гэж бясалгал сонсч байсан уу? Mindfulness гэдэг оюуханы их юм тий. үгүй зүгээр тий. Mindfulness бясалгал гэдэг юу н сонирхож байсан уу? Бид нар ерөөсөө яг ингэдэг юм байна гэж санаа ингээд бодлоос бодлын хооронд амьддаг юм. Нэг бол өнгөрсөн цагтаа, нэг бол ирээдүйн цагтаа. Гэхдээ өнгөрсөн цагтаа амьдрахтаа бас учиртай. Магадгүй та нар одоо 5-6 жилийн өмнөх болж исэн юм бол одоо нэг тийж юу акцент өгөхгүй байх. 5-6 жилийн өмнө болоод өнгөрч исэн ч юм уу. Тэр үеийн бол нэгт бидний одоо сэтгэл зүрхэнд одоо оршоол тий байг бодол дээрээ байхгүй байх. Гэхдээ нэг жил юм уу нэг жилээс ойрох хугацаанд хэдэн сарын хугацаанд болж исэн юм даа штэ. Тэрэндээ бид нар ингээд ер нь тарих маань автоматар уягдсан явж тийм ээ. Одоо жишээ хэлээ л та. Би өөр дөрөө яг анзарч байгаа байхгүй юу? Сайн ингээд хотод сургалт хийгээл ирэхэд тэнд бол ингээд бас 7 хоног гэхэд нэлээд их юм болсон байхгүй юу? Өглөө хичээлтэй, орой хичээлтэй, өдөр хичээлтэй гэл. Тэгэд би нэг шал өөр орчинд очсон. Тэгээд тэнд байжгаад энэчэн ирсэн чинь ерөөс нэг тэр яг хотод байсан тэр нэг юм маань тэр үн сэтгэх зүй маань ерөөс энд ирсэн ч гэсэн арилдгүй. Ерөөсөө яг нэг тэнцэнэ би байгаад байгаа юм шиг тий. Тэгээ уул нь би чи одоо яг энэ цагтаа уул нь эрдэнэтэд байгаа шүү дээ тий. Тэрийг ерөөсөө ингээд орж өгдгүү. Одоо цагтаа орж өгдгүү. Нөгөө бодол санаа чинь нөгөө одоо яг сэтгэл мэдрэгж байгаа мэдрэмж бодол санаа миний байгаа байдал яг тэнцэнэ үлдсэн юм шиг тэгээд орж иж байгаа бодлооч гэсэн яг тэгээд гаццсан тэнцэнэ. Тэрийг би мэдчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ би за тэгвэл өнгөрсөн юм гэж чи өнгөрсөн өчтөр уржигдэр 2-7 хоногийнхан тэр үедээ л өнгөрсөн. Би одоо яг энд биш үү дээ. Би одоо гэртээ бэ. Би одоо эрдэнэтэд биш үү дээ. Өнөөдөр цаг хугацааг одоо энд биш үү дээ гэж би өөртөө хүчээр хэлээд тэгээд ингээд нүдэ анжаагаад за өнгөрсөн тэр хотод байсан тэр дурсамж тэр үед бол ингээд өнгөрсөндөө үлдээ би одоо энд байна яг одоо цагаа мэдрээ. Тэгэхгүй бол тэр нөгөө өнгөрсөн хугацаанд болсон сарын хугацаанд болсон процесс бодол мэдрэмж яг одоо надад эргэлдээд байгаа юм байна. Энээсээ би одоо өөрийгөө цэвэрлэе гэдэг ч аахгүй. Цэвэрлэе. За одоо яг одоо байгаа байдлаа мэдрээ. Юу ч бодохгүй амьсгал дээрээ төвлөрөөд эргэн тойрноо ажиглая. Тэгэл яг амьсгалаа авч гарч байгаа мэдрээд би яг энэ өрөнд байшгүй. Би яг энэ гэр дотроо байшгүй. Би яг одоо байшгүй гэж. Ингэж хэлхингээ өмнөх цаг үеийнхануудыг би өөрөөсөө жоохон цэвэрлж байгаа байхгүй. Тэгэхгүй яасан гэсэн чинь нүдэ айнаал эсвэл гэртээ байсан ч гэсэндээ эсвэл өөр газар яг энэ байсан ч гэсэндээ нөгөө 7 хоногийн өмнөх юм 10 хоногийн өмнөх юм байнга бодоод тэр үеийн мэдрэмж чинь байнга орж ирэл өрсөн. Нэг өөрийгөө нэг салж чадахгүй юм ингээ өнгөрсөн цаг үед би өөрийгөө барьчихсан. Тэгээ ер нь бол сүүлүүд л яг өөртөө ажиллаад анзаараад байгаа болохоос хуучин бол ерөөсөө тийч анзаардаг байна. Анзаардаг юм хүн. Эхлээс нь. Тэгэл нэг бол зарим бүр ингээ жилийн өмнөхтэй ингээ гаццсан хүмүүс бас байдаг байхгүй. Яг одоо өөр юм болоод байна шүү дээ. Яг одоо өөр юм болж байхад жилийн өмнөх юмд очиж гомдлоо. Чи намайг тэгж хэлчихсэн мэт дээ. Чи намайг тгээстэй гэсэн чинь нөөц нь бүр жил 2 жилийн өмнө хэлсэн үг гэж байгаа шиг тий. Би яг тэр үеийнхаа мэдрэмжээс ингээ гарч чадахгүй. Магадгүй тэр нэг юм уу 2 жилийн өмнө надад би одоо нэг үг хэлсэн чинь тэр хүн надад гомдсон. Тэгснээ бүр айл 2-3 жил өнгөрчөөд ах чинь тэр үеийнхаа мэдрэмжийг одоо хүртэл ингээ тээцэн байгаа ах сэтгэл тий. Тэгээд чи надад тэгж хэлээстэйгээ яг өчигдөрхөн хэлсэн юм шиг. Чи одоо надад тэгж хэлээстэйгээ. Тэгээд би хизээ тэгж хэлээ гэсэн чинь айл 2-3 жилийн өмнө хэлсэн. Гэтэл тэр 2-3 жилийн өмнөхөөсөө би шал өөр хүнс болсон байгаа байхгүй. Орчин нөхцөл өөрчлөгдсөн. Тэгсэн чинь нөгөө гомдолч гэдэг юм уу? Тэр сэтгэл чинь 2-3 жилийн өмнөх үлдсэн. Тэгээ байн тэрнээсээ бодол орч ирээд идэг. 3 жилийн өмнөх ч юм уу 2 жилийн өмнөх болж исэн юм. Миний тэр хэлжсэн үг ч юм уу тархинд нь байн орж ирээд. Тэгээ яаж ийнэ гэдэг чинь тэр хүн чинь яг одоо цагта амьдарч чадахгүй. Яг юмыг шив шинэхнээр мэдэрч чадахгүй. Нөгөө сарын өмнөхтэй 2 сарын өмнөхтэй эсвэл жилийн өмнөхтэй 2 жилийн өмнөх ямар мэдрэмж авсан. Тэрийг одоо яг өөртөө ингээд байлгаад салж чадахгүй шүү дээ. Тэгээ гомдолт хийдэм байх. Бас ингээд кинон дээр ингээд гардаг шүү дээ. Бүр ингээд өсвөр насндаа ч юм нэг эрэгтэй ч юм нэг эмэгтэйд ингээд дурлцаад хайртай болчоод тэнцэнээс ингээд салаа зам ирэхэр гэдэг шиг салчаад юм 30 40 10 хэдэн жилийн дараа хүртэл 30 40 нас хүртэл тэр нэг
яг тэр үед тэр эмэгтэй эрэгтэйдэд дурлаж байсан хайрлажсэн сэтгэл нь яг хിവэрээ тухайн цаг мөчтөг тэр хүний тухай бодож исэн бодол нь ч гэдэг юм уу яг хിവэрээ тэгснээ 10 хэдэн жил өнгөрсөн ч гэсэн өөртөө ингэ тэгээ яваад идэх юм зуралдаад. Тэгээ 10 хэдэн жилийн дараа магадгүй нөгөө эрэгтэй эмэгтэйтэйг уулзсан чинь шал өөрлөсөн. Нөгөө мэдрэмж нь байхгүй болсон баг жишээ нь. Ингээ юм гэдэг чинь шал өөр юм. Гэтэл нөгөө яг нөгөө одоо цаг дээрээ буюу ямар ч бодлохгүйгээр нөгөө бяцлаглалын нөгөө дээд төвшөнд хүрэхээрээ хүн ингээд яг одоо цагт орчдөг болч тийм ээ л да. Цэвэр нөгөө тархинаас гараад ухамсарлуугаа орч тийм ээ. Тэр өөрөөсөө яадаг вэхээр хорон тутамдаа шинээр амьд тийм. Амьсгал аваад гарахад л ерөөсөө ингэ шинжлэхдээ л тийм юм. Одоо нэг амьсгал аваад гарахад нөгөө мэдрэмж бодлоод ингэ замхраал байдаг. Тэгэл амьсгал аваад гарах толгонд баг ингэ үхгээл дахиж амьлаад байгаа юм шиг ийм гоо шив шинэх. Яг нөгөө тийм лааны ч юм уу зулын гэрэл шиг байдаг гинэ. Одоо лаа зулыг харахаар ингэ нэг гал ингэ байгаал байгаа штеп. Байгаал байгаа юм шиг боловч бүр ингэ удаашруулсан нарийн ингэ процесс нь ажиллахаар тэр чин доороосоо тэр ингэ юм шатаж алга болоод байгаа байхгүй юу? Юм шатаж алга болоод доороосоо тосоо угаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг гал ингэ байгаад байгаа юм шиг боловч тэр чин хорон тутамдаас тэр гал чи өөрөө шаталж явагдаад доороос ахиж сороод ингээд нөгөө мөнхийн эргэлттэй. Тэгээ хөдлөхгүй болохоор бид нар тэр яг нэг жил гал байгаад ингэж боловч тэр гал чин хорон тутамдаа шинжлэгдээд байгаа байхгүй. Ерөөсө хороогийн зам гэдэг чинь хорон тутамдаа шинжлэгддэг юм байна. Таас ороод сууч. Тэг гутлаад л орч. Тэгээ хорон тутамдаа ингэж шинжлэгддэг. Яг бид нар ингээл амьсгал аваад гарахт за тэгт. Тэр модод цагтаа ингэ өнөөдрийн Хотны амьдралын нуцаага гэдэг юм мэдээлэл болоод хавуулсан байна. Тийм. Тэгээд зэрэг одоо цагтаа байсан ч гэсэн нэг тийм мэдрэмж аваад өгөх. Тэр юм. За одоо ярьж идэлт наач ороод ирэх байна. Яа би таргаараа бодох юм бол олохгүй ш нөгөөд чинь цаанаас мэдээлэл нэрдэг. Яг ихний юм ярьж наач гол төсөл процесс руу орох юм байна. Тийм. За яг гэхдээ хариулнаа. Тэгээ бид нар хараа өөртөөгөө ингээд харахаар ингээд нэг хувиршгүй хүнс суугаад идэг. Гэтэл амьсгал аваад гаргахад бидний эд ис болгон амьсгалж байгаа шүү дээ. Эд ис болгон амьсгалж байгаа гэхээр бидний ис олон дотор ч нөгөө атом молекул гэж явна шүү дээ. Бүр нарийн задраа шүү дээ. Тэр болгон ч мөнхийн хөдөлгөөнд орчиж идэг юм. Амьсгал аваад гарахад бүх эдэс бүх юм ингэж хөдөлгөөнд орж нөгөө одоо энэ хар ухаанаар ботход л хүчил төрөх чаал нүүрс хүчлийг ялгаруулад байна гэдэг чинь бүх юм мөнхийн хөдөлгөөнд оршоод идэг юм байна. А гэтэл бидрийг гацаачдаг юм чинь тарих юм байна. Бодол юм байна. Төсөөлөл юм байна. Ер нь хуучин цаг хугацаанд гацаачдаг өнгөрсөн хоног эсвэл ирээдүйн юм янз бүрийн зөвөнд л оруулж ирээд идэх те. Ирээдүйн янз бүрийн төсөөлөл оруулж ирээд байдаг. Эсвэл хуучин үеийн тэр мэдрэмж хуучин цагийн тэр нэг бодолч гэдэг юм уу. Тэр хугацаанд ингээд биднийг тарих гацаач тийм. Гэтэл бид нар тархинаасаа холдоод тархинаас зүрхэнд буuna гэдэг байгаа юм чинь бяцлаглалын үеэр бид нар тархиа унтраад нь штэ. Тодорхой хэмжээнд жоохон унтраагаад тэг мэдрэмжийн ажил хийгээд байдаг штэ. Энэ сэтгэл рүү ордог юм байна. Тархиа унтраагаад. Яг тэр цаг үедээ бид нар яг одоо цагт орш тийм. Амьсгалаа ажил гэдэг штэ. Амьсгалаа аваад гарах толгондоо би яг одоо цагаа мэдэрч чинь. Одоо би яг яаж амьсгалаад байгаа. Одоо нөгөө агаар гэдэг юм чинь ороод надаас буцаад ямар одоо юм ялгарч гараад байна тий. Ямар би мөнхийн хөдөлгөөнд оршоод байна гэдгээ яг одоо цагт орж ил бид нар мэдэрдэг юм байна. Өөрсдөө яг боддоор мэдэрдэг. А гэтэл бид нар бодол руугаа орохоор нөгөө амьсгалаа ажиглаад байгаа тэр ажиглагч чинь байхгүй болохоор бид нар өөрсдөө ингэ бодол руугаа орчдөг. Тэгээ бодлоо ажиглахаар байна шүү дээ. Нэг бол өнгөрсний юм бодуулаад, нэг бол 2 жилийн өмнөх юм авчиж бодуулаад, нэг бол 7 хоногийн өмнөх юм авчиж бодуулаад. Тэгээ тэр бодлоос чи янз бүрийн сэтгэл хөдлөл мэдрэмж ингэж урсаж гарч ирээл. Тэгэл бид нар нөгөө бодолтойгоо байх цаг хугацаанд бид нар ерөөсөө одоо цагт оршиж чаддгүй юм байна. Одоо байгаа байдлаа мэдэрч чаддгүй юм байна. Тэгсэн чинь хамгийн гоё юмнууд нь одоо цагт болж байгаа гэвэл яах вэ? Хамгийн амттай, хамгийн сайхан мэдрэмж нь яг одоо цагт болж идэг. Тэгсэн чинь би өөрөө одоо цагаа мэдэрч чадахгүй. Тэр бүх гоё юм одоо цагт болоод ах чинь би ингээд тархиарч ирээдүйн өвчм өнгөрсөн цагт ингээд оршоод байдаг. Тэгээ яг одоо цагаа бүрэн дүр мэдэрч чаддгүй юм. За жишээ хэлэх үү?
Та нар нэх гоё үнэтэй хоол аваад идчихье. Гоё амттай. Тэгсэн чинь хоолоо идчих та бид нар өнгөрснөө ирээдүгөө бодож жагаад нөгөө нэг гоё юм бүрэн дүрийг чирлж чаддгүй байх юм шин. Таашаалыг авч чадахгүй байна. Хоолноос. Өөр зөндөө тааш одоо заримдаа яг ихэнх хүнд ямар юм тохиолддог гэхээр гэртээ хараад ингээ хүүхдүүдтэй багт хүүхдүүдээс аягүй гоё тийм эрчим энерги ялгардаг юм. Тэгэл хүүхдүүд чинь нөө сэргэлэн эмчээж автаа тоглох гал тий. Жижиг хүүхдүүд чинь тэгэл тоглоом мохлыг гэл оролдож харалтаж өгвөл аягүй гоё бүр ингээд цацардаг тийм гоё энерги цацарч байгаа байхгүй тэр баяр зар жаргалын энерги цацарч яхад бид нар өдөржингөө ажилдаа явсараад гэртээ ирэхээр ингээд яатраа юм хүүхдүүдтэйгээ тоглох юм хүүхдүүдээс гарч чад тэр инээд баяр жаргалыг хуваалцах чадахгүй нөгөө ажилдаа санаа зовол нөгөө өчтөр юмдаа санаа зовол эсвэл маргааш нөгөө төр нөгөө мөнгөө төлн лизингээ төлн ч гэдэг юм уу эсвэл өөр нэг ажиллаа одоо маргааш ийм ажилдаа 7 хоногийн дараа ийм ажилдаа тэдэн чин жилдээ юу өмсгөө гэл тээ. Тэгээд ерөөсөө энэ бодолтой авцараад яг одоо болж байгаа тэр гоё юмыг мэдэрч чаддгүй хүүхдүүдтэй гэдэг ч гоёж тоглоол хүүхдүүдийнхээ вайбанд орол тий тэр гоё эрчим энергийг мэдрээл юу ч бодох өнгөрснөө ч чадахгүй ирээдүйг ч чадахгүй яг одоо цагтаа тийж яхаж чаддгүй юм байна ихэнх хүмүүс та нарыг тэгдэг тий бараг ингээл хүүхдэд тоглох гол ингээ ой цаашаа ядарч ийн амармаар цаашаа гингүүтэй нөгөө юм бодоол өргөжлүүлээ бодчих тий. Тэгсэн чи би яг өөрөө анзаарсан чинь яг нэг миний дотоос нь сэлж байгаа байхгүй чи яг хотод байсан үед үлдчихэж байна тархич. Тэгээд нөгөө одоо цагтаа оршиж чадахгүй болохоор миний сүнс жоохон ундаад идэх байхгүй хямраад идэх. Чи ингээ одоо цагтаа орш зөндөө гоё юм мэдрэлтэй чи. Тэгээд нөгөө би оршиж чадахгүй болохоор нөгөөд чи хямран штэ. Тэгээ нэг хямралтын процесс явагдаад гэсэн чинь чи 10 хоногийн өмнөх юмдаа ингээд ерөөсөө мэдрэмж чиний бодолч гараагүй чи хуучиндаа байгаад байна. Гэт энийг одоо ингээд тавьж явуулчих тий өнгөрсөн юмыг өөрөөсөө тавьж явуулаад одоо цааш нь өдөр эхэлсэн ингээд өөр газар чи ирсэн минь яг одоо цагаа чи мэдрээ. Тэгсэн чинь би нэг өчтөр дэж нэг өөртөө ажиллаад эргэн тойрноо мэдрээд амьсгалаа анзаараад тэгээ нөгөө 12 хоног болсон ингээ өнгөрсөнд нь ингээ үлдээгээд тий тархиа ингээ чөлөөлөөд өөрийгөө суллаад тэгээ яг өнөөдөртөө ингээ байсан чи арай нэг сэтгэл гоё хөнгөрөөд тэгээ нөгөө хүүхдтэй эргээд ингээ гоё яаж аахгүй тэгэхгүй нөгөө ишин шидийн бодоод харчин нөгөө цэцэрлэгт явдаг хүүхд өглөө болсон уцаа бушуухан шиг авчид өгчий тий тэгэл орой л янгууд нь за хоол моолын нөгөөл тэгсгийж аргалж байгаа л нэг эртгэн шиг эвтэйхэн унтуулч тэгэл амрах гээд байгаа байхгүй тэр чинь тэгсэн чинь миний сүнс хямарчиж байгаа байхгүй нөгөө хүүхдэд чи хайртай болохоор яагаад би ингээд хүүхдтэй гоё ингээд цагийг зарцуулаа тий одоо цагтаа оршоод хүүхдэд тоглохгүй бушуухан шиг одоо цэцэрлэгт нөгөө нэг бол бушуухан шиг унтуулах гал өөрөөсөө түлхээд байгаа. Энд чинь дотоод юм хямраад юм байна л та. Ер нь тэгээд хүүхдтэр илүү их анзаарахтан тий бусад юм дээр ч гэсэн байдаг л да одоо жишээ гэр бүлдээ тийж цаг гаргаж чадахгүй хахаар өөртөө цаг гаргаж чадахгүй хахаар ч тийм үү. Яг одоо цаг одоо моментол бид нар чинь мэдэрч амьдрах нь бол яг зам ёсны л зүйл байгаа байхгүй юу. Гэтэл байгаль дэлхий чинь болохоор өөрөөсөө өнгөрсөн юмдаа зурлт яг одоо цагтаа яг тэр дурсамжууд бол байж лээ бид нар хүссэн үедээ дурсамжаа гаргаж ирээд бодож болно. Гэтэ тэрнээсээ салж чадахгүй зурлах биш л юм байна. Яг тархиа ажилуулах үедээ ажиллуулаа бусад цагтаа одоо цагтаа амьдрах юм бол бид нар харьцангуй хөнгөн аз жаргалтай амьдрах юм байна. Гэхдээ яг энийг дадал болгоогүй бид нар тархиндаа ач холбогдол өгөө дадал болгоцсон учраас нэг бол одоо маргааш нөгөөдөр ингэн тэдэн чин жилдээ гэл эсвэл тэдэн сарын дараа тайлан гав. Өө нөө лизинг гэдэг юм. Нэг бол тэдэн жилийн өмнөх юм бодол бүр ингээд тий бүр хэдэн жилийн өмнөх юм ухраацсан. Тэр үеийнхээ мэдрэмж ингээд бодолд ингээд орцсон явцдаг. Тэгээ одоо цагтаа оршихын тулд ерөөсөө 5 мэдрэхүү дээр төвлөрөх хэрэгтэй байна. Тэгэхээр ерөн тойрноо анзаарч хар тий бодлоо шууд унтраач. Тэгээд амьсгалаа жоохон мэдэр. За би одоо амьсгалж шүү. Би яг одоо энд биш шүү. Эргэн тойрны юм анзаар. За би яг ийм хэлбэртэй ийм газар байгаа юм. За тийм бас чинь тийм байгаа юм байна. Эргэн тойрноо ямар ч бодлогоор ажиллаад дараа нь өнөр дээрээ төвлөрч авна. Хөгжим сонсоо зөвхөн сонсгол дээрээ төвлөрч авна. Юу ч чадахгүйгээр тий юм идчихвэл юм уужэл зөвхөн амтан дээрээ төвлөр. Эсвэл хүртхүү мэдэр зөвхөн хүртхүү дээрээ төвлөрөөд эн чинь mindfulness бясалгал ахгүй юу? Өөр юм дээр төвлөрөөд нэг 3-4 минут ч юм уу 5 минут төвлөрч. Тэгээ өөртөө хэл. За өнгөрсөн цаг хугацаанд хэмт би одоо зуралдмаар гэн
өнгөрсөн болсон юмнаас би одоо цэвэрлж дээ. Дахиад цэвэрлж дээ, бие цэвэрлж дээ, энерги цэвэрлж дээ. Миний одоо энерги бодол би өнгөрсөн цаг хугацаанд үлдсэн бол өөрийгөө яг одоо авчираад өнгөрсөн цаг хугацаанд мэдээлэлээ өөрөөсөө цэвэрлж яана гэж бодоод өөрийгөө сайхан энерги цэвэрлж байна гэж дотроо төсөөлөд өөртөө хэлээд би яг одоо цаг хугацаанд амьдрын шүү хөөе гэх. Тэгээ өөртөө хэлээд тахаар бид нар арай чөлөөлөгдөж ирдэм байна. Нөгөө тархинаас чөлөөлөгдөж ирээд бас үр дүнтэй болно. Энийг ер нь бол дадал болгочих хэрэгтэй. Тэгэхгүй хэрвээ та нар толгойд орж ирсэн бодлоо хэрвээ үнэхээр гаднаас нь ажиглаад эсвэл бидний ингээд өглөөнөөс сэрснээс хавлаа орой унтах хүртэл толгой дотор ямар хэдэн цаг хэдэн минутанд ямар бодол орж ирсэн, ямар төсөөл орж ирсэн гэдгийг бичдэг машин гараад ирчих юм бол биш үү? Хамгийн сүүлд нэг тэр машинаа эргүүлээд үзэхээр дандаа нэг өнгөрсөн юм ирээд юмаа л бодцсон. Тэгээ тэр бодол дундууч ядж хахад байна шүү дээ тий. 80% сөрөг байд. Нэг санаа зовсон, зууралдсан тий. Эсвэл ингэчгэл байсан гэсэн ч юм уу. Тэр сөрөг. Тэгээ бид нар нөгөө сөрөг юм автоматар бодоод хахад эрчим ингээ унцчих тийм ээ. Энерги эрчим унцчих тийм ээ. Тэгээ эрчим унахаар яадаг вэ гэхээр сэтгэл санаа чинь унана, тархлаа унана. Тэгээ эрчим энерги тархлаа сэтгэл санаа унцсан явж хахад ижил энерги татцгийн хуулаар язгуу тохиолдлуудаа өөртөө татаад эхлэх нь шүү дээ. Нөгөө хэрүүл оруулж гэх юм уу. Дахиад нөгөө санаа зовх юм өөртөө татчихдаг байх нь шүү дээ. Тихгүй ингээд өөрийгөө цэвэрлээд те хумсрлаад за эргэн тойрны юм ажиглалаа, хараан дээрээ төвлөрлөө, үнэр дээрээ төвлөрлөө, амтан дээрээ төвлөрлөө, хүртгүн дээрээ төвлөрлөө. За одоо би өнгөрсөн цагтаа хэд зурлаад өнгөрсөн цагтаа би үлдээсэн эрчим энерги бол одоо татчихад өөрийгөө цэвэрлэчихье. За маргааштай л болог гэх. Ингээ өөртөө дадуулаад тах юм бол хүн чинь бас яад юм бэ? Тархинаас жоохон чөлөөлөгдөж ирт юм байна. Одоо цагаа мэдрэх тэр гэлбан хурж ирт юм байна. Тэгээ одоо цагаа мэдрэх агшнаал та нар ихсгээд. Өнөөдөр яг одоо цагаа мэдрэх агшин чи 10 минут байсан бол маргааш 12 минут гихчлэн ингээд явах юм бол харцсангуй бид нар аж аргалтай. Нөгөө санаа зовоогоо сүрэг гэрчим энерги гаргаад байгаа бодлоосоо чөлөөлөгдөхөөр одоо цагт хамаг гоё юм болж идэв шүү дээ. Бид нар амьсгалахтаа хүртэл жаргал таашаалыг авч идэг байхгүй юу? Нэг сайхан гүнзгий сайхан амьсгал чөлөөтэй амьсгалаар энэ бол таашаалыг мэдэрчээдэг. Бид нар уух идэх юмнаас асар их таашаалыг авах боломжтой. Ой сайхан юм хараад асар их таашаалыг авах боломжтой. Дотроо гоё юм төсөөлөө зөндөө гоё юм мэдрэх боломжтой. Одоо цаг үед хамаг гоё юм болоод идэг. Гэтэл өнгөрсөн дүмүү ирээдүйд гоё цаг нь байдаг юм байна. Яг одоо цагта. Тэгээ бид нар ийм гоё юмыг мэдрээд нөгөө сүрэг бодлосоо чөлөөлөгдөд харч яах юм? Эрчим энерги өсдөг юм аа. Тэгээ эрчим энерги өсөд ирэхээр сэтгэл санаа хөнгөн. Тэгэхээр өөртөө нөгөө гоё юмнуудаа гоё боломж, аж аргалтай байх юм. Одоо магадгүй суглах юм бол юм очих ч юм уу тий. Гоё өөрийнхөө эрчим энергитэй ойролцоо тийм гоё хүмүүстэй танилцах ч юм уу. Дандаа азтай лака үйл явдлаа тохиолдох ч юм уу. Ингээл ирд юм байна. Тэгээ би та нарт хамгийн гол нь юу ч хэлэх гэдэг юм гэхээр өөрийгөө сайн ажигла. Нөгөө бодол нэг сэнхээр гарахад өнгөрсөнтэйгөө очиж зурлалцчихдаг. Эсвэл ирээдүйгтэйгээ зурлалцчихдаг. Тэгээ бид нэр тэрийг гаднаас нь ажиглаж чадахгүй байгаа байхгүй. Нөгөө өнгөрсөн юм бодол ороод ирэнгүүт бид нар улам өврүүлээл бодчих нөгөөтхөө. Нэг бодол ороод ирэнгүүт өө нэрээ тэгсэн шүү дээ. Тэгсэн чи яалаа малаа тэгэхэд нэрээ тэгсэн гэл. Эсвэл ирээдүйн санаа зовх бодол ороод ирэнгүүт бид нар тосож аваад өөгшүүлчихдэг. Нэрээ тэр чинь тийш дээ одоо яах юм аахгүй. Одоо шинэ жилийн бодол орж ирэнгүүт те нэрэд юу өмсгөө нэрээ хитэн төргүүлээ яах вэ мөнгө санхүү яах вэ юу вэ. Одоо он гараад яах вэ юм блэ гээл ч төм юм. Ингээ өөртөө хөөгшүүлээд нэг бодол орж ирэхээр цааш ингээ хөврүүлээ явчих тийм ээ. Бидний тархич чинь тэгж автоматар ажилтдаг нөхдүүд юм байлээ штэ тархи бол. Тэгээ тэрийг анзаарч бол өөртөө хэлээд хөөе. Ер нь ингээд одоо цаг ирээдүйд цагаа жоохон болчих. Ингээ одоо цаг гэн өнгөрсөн цаг ирээдүйд цагаа болоод би зөвхөн одоо би орчноо ажиллаад үзье л та. Би одоо гадаа цаг агаар ямар байгаа нарны цэцэл яаж цацаад байгаа юм тий. Би одоо яаж амьсгалаад байгаа юм. Би одоо юу мэдрээд байгаа. Инхээр эргэн тойрондох гоё юмнуудаа олж хардсан юм байна. Тэгэл ямар ч бодох санах юм байхгүй хүүхдүүдтэйгээ гоё тоглолт юм байна. Бодох санах юм сайхан тайван хоол цаг идээд уучт юм байна тий. Ямар ч санаа зовхон хөнгөн болчихсон. Бодлыг чинь өөрч боддог. Өөрөнд нь болохоор бидний өөрсдөө ингэ өгшүүдээ гараад ирсэн сургуулиар ингэ өөрч боддог гэдэг. Зөөж боддог гэдэг. Өөрсдөө зөөж боддог гэдэг. Тэнгүүдээ бас бусдад дамжуулж боддог гэдэг. Энэ оны энергийн талаас нь чинь тэгж хэлсэн чинь аягүй ойлгомжтой. Тэгэхээр хүмүүс яах гэж бясалгалж явдаг юм гэхээр
Өөрөө дахиад удирдах сурах гэж, бодлоо удирдах сурах гэж бясалгал хийгээд байгаа юм. Энэ хэн удирдаад хэн бодлыг ажиллаад байгаа юм гэхээр ухамсарчин. Нөгөө сүнс буюу сүнс чинь ухамсарлахгүй юу? Нөгөө сүнсний чинь гол зүйл чинь ухамсар байгаа. Ухамсар за нөхөр чи одоо ийм юм бодоод байна шүү. Одоо тархич ийм бодол шийдэж өгөөд байна. Чи бодлоо ингэж өргөжлүүлээд өрөөд байна шүү. Энийг чинь ухамсар чинь ажиглаад хэлж өгдөг байхгүй юу? Тэгэхээр наад ухамсараа жоохон хүчтэй байлгач, наад ухамсараа жоохон дадлгшуулчих. Тэгээд бид нар өөртөө ямар бодол хүлээж авах юм, хизээд нь юм бодох юм, хизээд нь бодохгүй юм, хизээд нь одоо цагтаа төвлөрөх юм, хизээд нь би өөрийгөө сөрөг бодлоос татаж авч чадах юм гэдгээ мэддэг болно. Тэгэхгүй нөгөө ухамсар сэрнэ гэж яриад байгаа шүү дээ. Ухамсар таг умтаа хүмүүс чинь ямар бодол орж ирнэ, салхи хаашаа би тийшээ гэдэг шиг ямар бодол орж ирнэ, тийшээ л хөвөрчдөг. Нэг муу яран бодлоод орж ирнэ шүү дээ. Нэг хүний талаар нэг хартаа сэртэй бодол орж ирнэ. Тэнгүүт нь ухамсар сэрээгүй хүмүүс яадаг вэ гэхээр яг тэр бодол орж ирснийхаа дагуу нөгөө хүний хартаа сэртэй л эхэлцдэг. Эсвэл одоо яадаг юм ирээдүйн тухай нэг санаа зовсон бодол тархи өгчдөг. Эсвэл тэр бодол гаднаас ороод ирдэг байхгүй юу? Тэр ухамсар сэрэг хүн чинь нөгөө санаа зовсон бодлоо ингээд өргөжлүүлээл нөгөө бодолтой өөрөө удирдуулаа яваад шин. Тэгээ бид нар орж ирсэн тэр тархинаас өгсөн ч юм уу гаднаас орж ирсэн бодолтой удирдуулаа тэрийг өөрөө зогсоож чадахгүй, өөрөө ямар үед нь яах ихэ зохицуулж чадахгүй бол сүнстэй байсан хэрэг байхгүй зүгээр оптлахгүй. Уцан хөглтэй. Гэтэл ухамсар сэрээд эхлэхэр чинь хөө би ийм юм бодоод байна шүү. Би өнгөрсөн цаг хугацааныхаа энэ эрчмийг өнгөрсөн болсон эрчим мэдрэмж бодлоосоо гарч чадахгүй шүү. Одоо энийхээ цэвэрлэгч чиний тархич ингэж ажиллаад байна. Чи ийм бодол өөртөө өгөөд байна гэдэг чинь сүнс чинь ажиллаа хийж байгаа байхгүй юу? Тэгээ сүнс ухамсартай байхын давуу тал нь энэ юм байна. Бид нар хэрвээ сүнс ухамсаргүй зөвөр махан бийж явдаг байсан бол ер нь тархич нь бидрийг одоо удирддаг. Удирдна гэсэн үг тархичин гол систем болох нь шүү дээ. Гэтэл сүнстэй болохоор сүнс чинь тархиж удирдах тийм одоо зөв дараалал нь тийм байхгүй. Тийм учраас над ухамсараас ирэж авах ухамсартай бай. Өөрийгөө ажил гэдэг. За тэгээд үеийн өрийн програм асуусан тий. Үеийн өрийн програм чи яах вэ? Тэгээд өнгөрсөн цаг хугацаанд болчихж байгаа байхгүй. Өнгөрсөнд бид нар ямар үйлдэл хийсэн, ямар сонголт хийж байгаа тэр чинь одоо цагт болж идэг. Тэр үеийн өр гэдэг чи яах вэ? Тэгээд ямар сонголт хийснийхаа л одоо тэрнээс гарах учир шалтгаан үр дагавар нь одоо цагтаа тэр хүртээд байгаа юм. Жишээлбэл би өглөө босоод би өнөөдөр ухамсартай байхыг сонгож байна. Би өнөөдөр эрчим энерги маш гоё цэвэрлэг гоё байлгана. Тэгээд өөртөө жоохон 5-10 минут ажиллаад тийм сонголтыг хийгээд гэрээсээ гарлаа. Тэгэхэд айгу гоё байдаг. Ер нь их гоё үдийг та нар тушаад үзээрэй. Ер нь өглөөс ирээд нэг 10 минут тэмцэл өөртөө хийгээд өөртөө ярилцаад эрчим энерги цэвэрлээ. За би өнөөдөр гоё ухамсартай шүү. За хоёулаа өнөөдөр ийм гоё шүү. Хоёул эрчим энерги өсгөө гэж дотоодгаа ярилцаад гарахад тэр өдөр шал өөр байдаг. Эсвэл зөвөр өглөө босоод нөгөө хамаг төрөнд орж ирсэн бодолтойгоо зурлаад нөгөө бодолтойгоо ирээл те. Ингээд эрчим энерги унгаад ингээд гэрээсээ гарахаар тухайн өдөр чинь тиймэрхүү. Тэгэхээр энэ бас нэг үеийн өрийн нэг юм баггүй. Би өглөө ямар сонголт хийснээр тухайн өдөр тэгж өнгөрч гинэ гэдэг чинь би өглөө тийм сонголт хийсэн учраас одоо би гоё сэтгэл тинүү яг ухамсараараа гоё байж гинэ гэдэг чинь өглөө би ямар сонголт хийснээрээ тэр үеийн үр дагавар гарч ир чинь те. Ерөөсөө ингээл хамгийн энгийнээр бол ингээ ойлгочих болно. Эсвэл үеийн өрийг өөр юу гэж ойлгож болох вэ гэхээр ерөөсөө үр дагавар учир шалтгаан шүү дээ. Би жишээлбэл байгаль дэлхийг бохирдуулаад бай гэж үү, байгаль дэлхийг охироогоо бохирдуулаад ахад би өөрөө эргээгээ тэр бохир агаар бохир усаар нь ундаалах болчих штэ. Эргээд эн чинь бас нэг үеийн өрийн шалтгаан байна те. За бүр томруулаад харахад бол удам дамжсан ч гэдэм өмнөх насны хийцэн үйл нь байдаг. Тэр энерги би өөрөөсөө ямар энерги гаргах чинь тэр энерги өөртөө ингээд бий болгочдөг байхгүй. Одоо нөгөө орчин тойрныхын энергийн талбайд мэдээлэл би үүсгэждэг байхгүй юу. Өнгөрсөн цаг үеийнхаа мэдээллийг үүсгэчихэнгүүт нөгөө мэдээлэл чи ижил энерги татж байгаа шүү дээ. Тэгээ би сөрөг энерги мэдээллийг өөрийнхөө тэр орчныхаа талбайд үүсгэжлээ гэж бодоход одоо цаг хугацаа хизээч бол маргааш ч юм уу эсвэл нэг маргааш ч юм уу нэг жилийн дараа ч юм уу эсвэл нэг төрлийн дараа ч юм уу нөгөө үүсгэсэн энерги чинь яаж ч татагдаж орж ирдэг. Гэхдээ ажиглагч ухамсар тогтцсон байвал бид нар үеийн өрийнхаа одоо сөрөг үеийн өр бол маш ихтэйхэн янзлцдаг байхгүй.
Одоо ингээд за яг хуу би одоо багтаа ч юм эсвэл өмнөх насндаа нэг айхтар том хулгай хийчихлээ те. Хүний үнэтэй цайтай юм хулгайлчлаа. Тэгсэн чинь нөгөө нэг тэр хүнээс гарч байгаа тэр хомдол уур энерги миний тэр хийсэн үйлдэл чинь миний өрөөс үсний ингээд энергийн талбайд програм болоод бичигдчихэж байгаа те. Нэг энерги үүсэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр үедээ яхаа би хулгай хийгээд тэгээд сайхан амьдраад нэг насаа сайхан өнгөрөөчлөө. Тэгсэн чинь өөр махан бид оршин чинь нөгөө нэг сүнснийх нь мэдээлэл нөгөө энерги байж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэр нь ижил энерги татсан хулаар нэг хүн надаас хулгай хийчлээ. Тэнгүүд надад хоёр сонголт гарч ирнэ. Би хэрвээ ухамсараа хөгжүүлж чадсан болвол шууд зөнгөөрөө мэддэг. Энэ надаас гарах ёстой юм гарч байна. Энэ угаасаа болох ёстой маань би зөвхөн хүлээн зөвшөөрч авчи. Энэ угаасаа л надад бас гарах ёстой гарлага байсан байна. Миний үйл үүртэй холбоотой ингэж хүн мэддэг зөнгөөрөө. Тэгэхээр нөгөө хүний өрөөгөөд за одоо миний үйл өөр ингэж цаарж байгаа шүү. Би чамд ямар нэг юм санахгүй. Харин одоо би тэр гомдоос өмнөөс уучлах уу ч те. Тэр хүнтэйгээ одоо уулзах чадахгүй шүү дээ. Өмнөх наснда таарлцсан чи энэ наснда уулзах чадахгүй юм чинь. Яг тэр хүнээ санахгүй байсан ч гэсэндээ хамаагүй. Ямар ч л гэсэн надаас гарах ёстой юм гарсан. Би хин нэг хүнийг гомдоосон гэдэг мэдрэмж гараад ирээд байвал би магадгүй тэр хүн хийсэн үйлдэлч би санахгүй тэр хүнийг ч би хин гэдэг юм мэдгүй байсан ч гэсэндээ би одоо чин сэтгэлээс юм алдаж үзэх ямар хэцүү гэдгийг ойлголоо. Өөрийн бие дээр мэдэрлээ намайг суучлаарай гэд. Яг чин сэтгэлээс хэлэхэд тэгээд сөрөг үлийн өрөн програм чинь тэгээд сайхан идэгчиж байгаа байхгүй юу? Сарничаа гэсэн. Тийхгүй бид нар юм алдчихлаа гэж ахаал нөгөө хүнийг чинь хулгаасан хүнийг хараад зүхэл те. Энэ муу өстө нэрэ гарын татаасаа муу хулгаж хэвээр ясын цаатал би явна гэл ингээл нөгөө нэг тэгээд сайхан үлийн тэр карма чинь сарнах хэвчээтэл тэрийг өөрөө ойлгохгүй нөгөө хүндээ муу санаал араас нь хөцөлтөөр нөгөө үлийн үрчин ахаад шинэ үлийн үр үүсчихдэг байхгүй. Ахаал нөгөө хүнтэйгээ зууралдах те. Ахаал нөгөө хүнтэйгээ үзэлцэх. Нөгөө юмаа тавьж явуулахгүй гээл ингээд үлийн үрчин бид нар ухаарц хийхээс нааш ухаарц хийрсэн бол тухайн үедээ ингээд сайхан хөвтэйг өнгөрчих гээд байгаа сте. Ухаарц хийрэг үедээ дахиад үлийн үрээс ахиж үлийн үрээсэл тэрнээсээ дахиж үлийн үрээсэл ингээд гинжээ холбоонд ерөөсө орчдөг. Тэгэхээр үлийн үрийг ерөөсө биеэр эдэлж барна гэлөөсө дуусахгүй мөнхийн юм болох байхгүй юу? Үржлээлээд учраас. Харин ухамсартай сэхэтээ бид нар ухамсараа сэрэж чадсан бол ухамсараа сэрэнэ гэдэг чинь давхар дотоод дуу хоолой сонсож чинь нөгөө зүнгийн мэдрэмжээ сэрэж ин гэсэн үг байхгүй юу? Тэгээ зөнгөөрөө энэ гарах ёстой юм байсан байна. Би хин нэгний гомдооцсон гэдгийг мэддэг. Тэгээд уучлаад өршөөгөө за одоо ингээд дуусгахыг эвтих өнгөрч болохоор байгаа. Тэгэхээр яг урд нь хийсэн өмнөх цаг хугацаанд хийсэн жижигч бай, томч бай ямар нэгэн сонголт тэрнээс гарсан ямар нэгэн энерги үр дагавар бол бид нар өөртөө тээцэн л явж байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд ямар нэгэн байдлаар тэр чинь байгалийн жамаараа задрах, цэвэрлэгдэх одоо энергийн хуулиар тэр чинь апдейт хийгдэх шаардлагатай болно шүү дээ. Ямар нэг үйл явдал болох шаардлагатай болно. Тэгээд тэр үйл явдал болж байна гэдэг чинь тэрний цаана ямар нэгэн учир шалтгаан заавал байдаг. Заавал учир шалтгаантай болоод үйл явдал өрнөдөг гэсэн үг байхгүй юу? Тэр ямар ч үйл явдлын ард нэг учир шалтгаан байгаа гэдгээр та нар ойлгочих хэрэгтэй. Хүнээс амар санагддаг хүнээс бүр ингээд яа хахаад юм хастай байсан. Тэгээд тийсэхгүй. Би тэрийг анзаардгүй өөр хазаа ханддаг анзаардгүй. Сүүлд ингээд бодож би яа тиймээс юм авах гэдэг бодоод тийсэхгүй. Тэгээд бүр тийм садаад өгсөн бол өөр ойлгоогүй те. Одоо түрэн заад бүр би тиймээс юм авах гэдэг надад авахс гэдэг юм байна. Тэгээд би энийг ерөөсөө их үнэхээр яг юм авсан бол авахгүйгээр өршөөч ёо. Хүнээс юм авах гэдэг энэ зөвний амар энэ зүйлээ зоогоод байгаа байхгүй баймаа боддог. Тэгээд яг ингээ өөрөө ч өшөөгөө тэр хүнийг өшөөсөн чинь тэр сэтгэл байх. Тийм. Ингээ өөрсөн байгаа. Тийм. Тэгэхээр одоо чиний зүн чинь те магадгүй чиний хүнээс аврахтай. Энэ нас ч юм өмнөх насандаа. Тэгээд тэр авлагын сэтгэлээ ингээд тавьж явуулаагүй өөртөө хатгалцсан байна шүү дээ. Тэгээд зүмчин бол хилээд чи авлагтай шүү гэж хилээд байгаа шүү дээ. Ингээд зам үлээж чирээ ууцхаа шмүл хөдлөв юм чимээс байдаг. Тэгэхээр яг юу яаж болно? За би өөр нь чамаас ахаа болоо чамаас өөр юм авцсан гэж бодчих өшөөж болно. Эсвэл нөгөө хүнд хэлээд би чамаас нэг юм авах юм чи надад юу ч хамаагүй өгчихөө гэд. Тэгээ нэг яг болохоор хүн бол юу ч хамаагүй аваад
дом маягаар аваад тий юу ч хамаагүй нэг дом маягаар аваад сэтгэлээ цайруулчих болно. Эсвэл үнэхээр тэгж авах нөхцөлгүй хүн бол одоо заавал тийм сэтгэлийг өөртөө тгээ яах вэ тий уучлж өршөөгöd басан гэж болно шүү дээ. Тэгэхээр ухамсар сэрж ийна гэдэг чинь яг энэ мэдчлэн зүүн сэрж идэг. Тэгээ дээрэс нь хараа би сайн нэг юм дутуу ярьчих. Одоо цагтаа амьдрахын бас нэг гоё юм нь бид нар тархинаасаа гарч иж одоо цагтаа амьдарч байгаа юм. Тархиа унтраажиж нөгөө сүнс зүүн мэдрэмж рүүгээ анхаарлаа төвлөрүүлж одоо цагтаа оршоод байгаа шүү дээ. Ингэж одоо цагтаа оршиж байхад бид нар яг нөгөө цэвэр сүнсгэлээрээ бийждэг. Одоо сүнсгэлээрээ тэр үед чинь орж ирж байгаа мэдрэмж тэр үед чинь орж ирж байгаа хүсэл ч гэх юм уу янз бүрийн юм одоо зөнгийнхойч таарад хвчлэн. Яг 5 метр хүн дээр буугаал те амьсгал дээрээ төвлөрөөл ингэж байгаа л тэр үедээ хийж байгаа үйлдэл тэр үедээ гаргаж байгаа ааш хандлага ч гэх юм уу. Тийм үедээ яг бид нэр яг жамаараа өөрийнхөө сүнсгэлээрээ юмаа хийж үлдчихэдэг. Тэгэхээр яг зөв юмаа бид нэр хийж идэг гэсэн үг байхгүй. Одоо цагтаа оршсон ухамсар бол яг л зөв юмаа хийждэг. Би ч одоо хэд хэдэн юм дээр анзаарч байгаа байхгүй юу. Айгуу сонин хичээл орж байгаа л тэгээд нэг үг л амнаас гараад хэлэгдчихдэг. Жишээлбэл за та нар би үнэн үгийг өдөр болгон татдаггүй ч гэсэндээ за та нар утасныхаа дууг хааснаа ч гэх юм уу те. За одоо бэлтгэл хийгээд чимээ шуугаан гарвал бити ач холбогдол өөрөө ч гэх юм ингээд энийг ч юм би өдөр болгон татаж хэлэхгүй. Би зүгээр энийг хэлээ даа гэж бодож байгаа ч хэлээгүй. Зүгээр л цаанаасаа юм гарчдаг. Тэгсэн чи яг зөв цагтаа зөв үгээ хэлсэн байдаг байхгүй. Яг нөгөө ухамсар одоо цагтаа оршиж би өнгөрсөн ирээдүгөө бодохгүй яг одоо цагтаа оршиж юм яриад байгаа штэ. Тэгж нэг урсгаж ярьдаг. Дотоод ухамсараас урсгаж ярихын тулд би тархиа унтраах шаардлагатай болдог. Тэгэхгүй тархи ороод ирэхээр чинь нөгөө юу юм бол яасан бол гэж бодож явж байгаад гацж төгдөрнө. Тэ? Бодлоонд нь тэгээ нэг тархины юм гэж уусаа мэдэгддэг. Тэгээд тархиа яг унтрааж агаад яг сэтгэлээсээ сүнснээсээ урсгаж ярьж байхад яг одоо цагтаа орчиж ерөөсөө өөрийгөө ямар харагдаж байна би юм бэлээ гэдэг хүртэл мартцсан. Яг яриан дээр төвлөрсөн. Төвлөрөл үүсгэж ярьж байгаа аахгүй юу? Төвлөрөл үүсгэж чинь дотроос юм хэлэгдээд байгаа шүү дээ. Тэгэл тэр үе цаанаасаа ярьсан юмнууд нь яг цагаа олцсон. Нөгөө дотоос хүмүүс чинь бүх юмыг за одоо яг ингэж хэлэх болох юм байна гэд бүх юмыг анзаарцсан. Яг эдгээр хүмүүс юу сонсох гээд хүлээгээд ан гэдэг чинь нөгөө дотоос хүмүүс минь зүүн бэлгээр анзаарцсан. Тэгээд за нэг бяцлах чахад яг нэгнийх нь уцс дуурхантай гэдгийг дотоос хүмүүс анзаарцсан байгаа учраас би шууд тэгээд санасруу хэлчихэж байгаа байхгүй юу? Тархиараа бодож. Тэгсэн чинь л яг л бяцлахжсэн чинь нэгнийх нь уцс дуураад эсвэл яг чимээ мөний гардаг ч юм уу. Ингэж өрөөсөө юу яадаг юм бэ? Одоо цагтаа ингээд төвлөрцөн яг өөрхөн сүнснээсээ байж хахад яг зөвл юм нь хэлэгдээд хийгдээд ий тийм ээ. А гэтэл тарих бол биднийг ингээд алдуулах юм руу явуулна шүү дээ. Би тархиараа гэх юм бол өглөө би за өнөөдөр хэдэн хүн ирэхийн тоог нь гаргаж байгаа л ямар хүн ирэхийн за энэ хүмүүст ийм нэлээд өгчийгээд хөтөлбөр програм зохиож байгаа л энэ миний тархинаас ахгүй юу. А гэтэл би ерөөсөө тэрийг боддгүй юм. Зүгээр би өнөөдөр хүн ирэхийг ч мэдэхгүй хэдэн хүн ч ирэхийг мэдэхгүй. Зүгээр л ямар ч л гэсэн тухайн үед суугатах тийм. Тэгээл би төвлөрөл үүсгээд дотооддоо орж байгаад ярьдаг. Нэг иймэрхүү юм ярил болох юм байна гэсэн мэдрэмж орж ирээд ярьчлаа. Тэгээ яриан цаашаага үргэлжлэхдээ яг нөхцөл байдалтай уялдуулаад зөв юм ярьсан байх жишээ нь. Гэтэл би тархиараа нэг хичээлийн програм зохиогоод ярьсан бол тэр яг цагаа олсон яриа биш байх тохиолдол олон. Яагад гэвэл тархи гэдэг чинь тийм нарийн ширэн зөнтэй биш учраас роботыг ажилтдаг учраас яг цагаа олсон ч юм уу олоогүй ч юм ингээд асуудалтай болоод ирдэг байхгүй юу. Тэгээ одоо нэг сургалтын суужсэн нэг эмэгтэй хэлж байгаа байхгүй юу. Одоо ингээд 2 цаг юм ярьлаа, цаг 30 минут цаг юм ярьлаа гэхэд магадгүй баг би байсан бол нэг юм лекцийн нэг юм хөтөлбөр зохиох байсан. Эхний үед ийм юм арай, дунд үед хэсэгтээ ийм юм арай, төгсгөл үедээ ийм юм арай тий. Тэгээ тэр нөгөө лекцээ ярихын тулд тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийгээд тий барин тавсардаг ч юм уу. Ингээд нэг юм бүр програм зохиож баг 2 цаг ярих байсан гэж байгаа байхгүй. Тэгээд зөнгөөрөө ярина гэдэг чи ямар ч програмгүй, ямар ч тархины оролцоогүй ярьцдаг. Гэхдээ тэр яриа бол яг зөв цагтаа, зөв газараа, зөв хүмүүстэй тохирсон юм байдаг. Яг л энэ зөнгөөрөө хийж байгаа үйлдэл тархинаас гадуурх, сэтгэлээс гарч байгаа зөнгөөр сүнснээс гарч байгаа үйлдэл чинь
хамгийн зөв цагтаа зөв газар зөв юм ярьж идэх гэсэн үг байхгүй. А тархиных бол алдна. Тархи бол маш олон алдаатай. Маш их хичээл зүтгэл шаарддаг ч юм уу. Бид нар яг чин сэтгэлээсээ байх үедээ сэтгэлээсээ ярьж явах үедээ л тохиромжтойгоо хилцсэн байдаг байхгүй. Тархиараа бодоход тэгээд жоохон яа. Тархиараа ярих юм бол гацна. Юу юм болоо гэдэг ч юм. Эсвэл ингээд хин нэг надаас асуулт асуухаар би тухайн үедээ тархиндаа хүлээж авчаад тэгээ яг тэрийг ингээд тархиндаа хүлээж аваад тэгээ ярьж итл цаанаас гинт нөгөө асуултах мэдээлэл орж ирээд штэ урсаад орж ин гэж барьж ангуудаа яриад хэлээд өчтдөг ерөөсөө. Их жишээ нь одоо цагтаа байна гэдэг чинь бид нэр төвлөрөл үүсгэсэн байна гэсэн үг. Дотооддоо төвлөрсөн байна гэсэн үг. Одоо цагтаа байна гэдэг чинь бүх юм дараа яг одоо би орчин шүү гэдэг төвлөрөл үүсгэсэн байна. Тэгээд нөгөө тархи өнгөрсөн юм ирээдүйд цаг эсвэл өөртөө дадал болгосон бодлоо ахин дахин бодоод байдаг тархинасаа чөлөөлөгдсөн л байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хамаагүй хөнгөн, хамаагүй сайхан болдог эрчим нэрийг маань гоё болж байгаа мэдрэгддэг. За асуух юм байна уу? Манай хойтлон гураас асуух асуулт байх шиг байна тий. Тэр ойлгомжтой. Би багш нэг буу харж байгаа. Тэгээд өөрөө ч мэдлгүй баг бодлоо хэлсэн. Би яагаад санаасаа юм ярьж байгаа юм бэ? Асан чи цаг наргүй ажиллаж чи ингээд цаг наргүй бүтээсгээ цаг наргүй ажиллах хэрэгтэй гэрийг бодож уурлал өстө энэ ингээд гэртэн байдаг гэдэг гэртээ харахад бол хөөд өвчин тусгаад гэртэн ингээд хөвтөчтэй юм мэдээ шүү. Вирус орон хийж болж байгаа хүмүүс яг тэр үегээ эцэг төсвөл чи бодлоо ярьсан ч ихтэй ш. Тэр гинт надад даад үздэг ярьсан шүү дээ. Энийг өсөж удаад нэрэж тийм чиг болов гэж бодсон. Ямар ч юм бид нар нөгөө ерөөсөө төлөвлөөгүй юм ярьсан байдаг байхгүй юу? Бодоо үүдээ нэг мэтгэл дотроос урсцсан. Чи чинь дотоодороо ярьсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд өө нэрээ би сая юу хэлчих вэ? Нэрээ тийм ч юм уу гэж ярьсан юмнасаа бид нар санаа авч ин ярьсан юмнасаа бид нар суралцж ин гэдэг чинь яг тэр үед нөө дотооддоо анхаарал төвлөрүүлээд яриандаа яг анхаарал төвлөрүүлсэн байгаа шүү дээ. Нэг өсөндөө mindfulness бяцлаглалын нэг хэлбэр юу яриад байна? Тэрэндээ анхаарал төвлөрсөн байхад дотроос ч нөгөө урсаж гарч ирдэг. Өөрийн дотоод ухам далд ухамсараасаа ярьсан байдаг байхгүй юу? Тэр бол энэ мөчөөл ихсгэх хэрэгтэй. Баг тал. Тэгээд явж ийл одоо тийм хажууд байгаа юм яг эсвэл одоо төлөвлөсөн юм эсвэл одоо бүснэт нэг юм нэг сэдв ярьж орж ирэлөө. Эсвэл ингээд яг нөгөө нэг орчныг ингээд шууд тусгаад нөгөө нэг би одоо цааныг төлөвлөхгүй нэг гоё нөгөө маань ингээд хоёр талаараа одоо яг одоо цагтаа тэр чинь ингээд өнөөдөртөө бөгөөд яг энэ цаг хугацаанд бөгөөд ингээд байж байгаа. Одоо амьдрч байгаа хүмүүс хараагаас яг тийм одоо цагтаа нөгөөдөл авчиж байгаа. Тэнийг яаж зөвхөн яг нөгөө зарим хүмүүс байштай зарим хүмүүс одоо яг уул нь бол яг тархиа ажилуулах үедээ ажилуулчаад тэр чинь тодорхой зорилготой ажилуулчаад бусад үедээ унтраач бол амар гэдэг. Түүнээс биш одоо огт тархиа битгий ажиллаад тэгж тархийг үүсгэхгүй шүү дээ. Энэ технологи чинь бас хэрэгтэй үедээ чухал хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь хүн чинь зохицуулж чадахгүй та нар нөгөө хит их тархиараа бодоод байгаа учраас би тархиа унтраа гэж зөвлөд авахс ш. Тархийг би нэг ад үтсэндээ ч юм уу тий тархи муу гэж яриаггүй. Зөв хит их тархи руу орчод байдаг учраас ер нь яг ажилуулах үедээ та нарын тархи бол үнэхээр ашигтай. Хэрэгтэй юм болоод байгаа юм. А зүгээр ажилуулах үедээ ажиллаж бусад үед нь унтраачжээ. Одоо ингэ би болохоор ингэдэг байхгүй юу? Урд нь болохоор би ингээл орой 7-оос нэг ажилдаа хичээлдээсэн бол өглөө босохоос ахлаа нөгөө оройныхаа мө бодоол хэлцдэг. Тэххгүйгээр өглөөд нь ч юм уу би нэг 30 минут оройныхаа ажлаа нэг яс сайн бодож штеп. Яс сайн бодлоо, яг яс гаргалаа. Тэгэл май точлуурын дараа л унтраачна. Яг орой 7 хүртэл би юу ч бодохгүй ч юм уу. Тэгэл 7 болонгууд нь яг нөгөөдгөө хийж эхэлдэг ч юм. Тэххгүй нөгөө сунжраал юм чи ингээ бодоол байдаг хгүй. Нэг юм эхлүүлэх гэж нөгөө нэг 30 минут бодоол орхичих юм чинь хэдэн цаг бодцсон явждаг бид нар. Тийм учраас ингээд тархиа ер нь яг ингээд ажилуулал яг чанартай ажилуулаад тэгээ бусд үед нь унтраачгаа гэд хэлээд байгаа байхгүй юу. Тийм тархич бол яг хэрэгтэй үед хэрэгтэй шүү дээ. Тийм.
Тэгээ яг гадны хүмүүсээс мэдээж бол маш их цаад зэртэй шалгуур юм даа үргэлж. Одоо бид нар бясалгал хийгээл сууж идэл хажуугаар хүн явах энэ тийм дутас дуурах чи хүртэл нэг осондоо шалгуур юм байна. Шалгуур гэдээ ойлгочвол зүгээр. Тэгээ тэр гадны хүн ер нь яаж ийнү ийж ийнү энэ тийм дутас дуурч ийнү дуу чимээ гарч ийнү тэрэнд автахгүй төвлөрлөө үүсгэсэн хിവэр яханд бидний тэр төвлөрлийн чадрыг сайжруулад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө шалгуур яг өмнө тэгэл яг одоо цагтаа очиж байж итл нэг хүн гаднаас амар стресстэй орж ирэл нөгөө 9 шидийн тархиныхаа майрал бас савлуулах гэж үзэн штэ. Тэгэхээр тэрэнд нь автагдах юм уу автагдахгүй юм уу гэдэг чинь бидний шанс шалгаад байгаа байхгүй. Эхэндээ бол автагдаал явдаг байсан тэгээ сүүл рүүгээ тархлаа суучих штэ. Нөлдөө янзын гадны саад олоход ингээд тархлаа суучих юм бол тэгээ сайхан яг одоо цагтаа шоо сайхан юу ч чадахгүй наа гэж явчих штэ. Тэгээ нөгөө хүн юу гэж бодно дөнгөө юм байна мангар юм байна гэж бодно хамаагүй штэ. Тэгээ тэр хүн ойлгохгүй нь хамаагүй зүгээр л одоо би бодмооргүй байна. Тэ би одоо яг одоо цагтаа төвлөрж гин. Одоо би бодмооргүй байна гэвэл тэгээ зүгээр хажуугаараа урсгаа гаргачих. Тэгээ одоо цагтаа үргэлжлүүлэн оршиж болно. Заавал гадны нөлөөнд ороодох шаардлага байхгүй гэсэн үг байхгүй юу? Яг тэгээд эргэн тойронд бид нар чинь нөгөө дандаа бясалгадаг хүмүүстэй хамт амьдардаг учраас нөгөө тархиараа явж идэг нөхдүүд чинь нэг сайхан ингээд сууж идэл гаднаас хамраал ороод ирж шээ. Өөстө ингэж тэгчин гин ястан тэгэхгүй бол өстой болохоо аль юм гэл. Тэгсэн чинь тэр мэр ингээд тэглээ мэглээ гэлстэй. Яг одоо цагтаа оршиж байхад бид нар аяг мэдрэг анхаарал төвлөрсөн мэдрэг байдаг учраас хүний нүг гаргаж байгаа эрчмийг чинь шууд мэдэрдэг юм аастай. Сөрөг эрчим цацаал орж ир хуйларсан юм орж ир чинь шууд мэдрэгдэн штэ. Тэгэхээр тэрэнд нь би автагдах юм уу зүгээр за энэ манай ус юм чид ингээ өнгөрөөчих юм уу? Би өргөжлүүлэн гой байдлаа хадгалаа цааш явж болно. Одоо ингээ бясалгал хийгээ сууж байгаа хүртэл нөгөө бид нар чинь удаан ингээ газар сууж чаддгүй. Тэг хөл гарна татна штэ. Тэгэхээр бид нар тэр нөлөөндөө шууд автаад бясалгалаа ингээ зогсоочдөг. Тэгээ эргэж төвлөрч чаддгүй. Зүгээр би хэлтгий. Та нар ингээ 30 минут бясалгаж байгаа бол эхлээ сэтгэл зүгээ бэлтчих. За одоо хөл гар татсан чамаагүй энэ тэн чимээ гарсан чамаагүй те энэ тэнд хүний утас дуурсан чамаагүй тэр байтгаа бүр ингээд ажил амьдралаа алдагдаад эсвэл нэг дараа нь одоо ямар ажилтай байдгийг тэр мэрийн газар 30 минутын хугацаанд л би одоо бодох уу яг одоо цагтаа л орчих. Тэгээд бясалгал дуусаад санаа зовх юм да санаа зовъё. Яг энэ 30 минутын хугацаанд юу ч бодохгүй шүү. Бүр ингээд дэлхий сүрлээ гэжсэн чи газар хөдөлжсэн ч би зүгээр дараа болоо зөвхөн энэ 30 минутын хугацаанд л би төвлөрчихийгээд өөрөө сэтгэл зүг бэлтждэг байхгүй юу. Тэгээд санаа зовх юм а би дараа санаа зовъя. Одоо яг энэ 30 минутанд л би зүгээр орхичих хайчээ. Тэгээд сэтгэл зүгээ бэлдээд туслахаар их зүгээр анхаарлаа алддаггүй. За хөл гар татсан ч гэсэндээ. Магадгүй ингээд бясалгаа сууж хахад хөлнийхөө байрлалыг солиод суухад бол анхаарал төвлөрөлт алдагддаггүй байхгүй юу. Зөвхөн бид нар өөрсдөө тэр нөгөө гадны нөлөөнд автчихдаг. Хөл гар татчихлаа болоо ингээд шал өөрөн бодчихлоо. Тэгээ анхаарлаа өөртөө сануулцдаг болохоос ш тэр хөл гар чичрэхтэр тэнд утас дуурах чимээ гарах бол бидний бясалгалыг алдагдуулах тийм хүчтэй шалтгаан биш. Бид нар өөрсдөө тосч аваад өөрөө алдагдуулаад байдаг байхгүй юу. Зөв рүүч болж исэн гэсэн би байрлалаа солиос суусан ч гэсэндээ дотоод холболт төвлөрөл маань байж л байна. Гэдгээл өөртөө дадуулчих тийм дархлаа суучих тийм. Тэгээд элдв янзын санаа зовсон яарсан бодол орж ирдэл за дүүрс хэрэг. Би зөв яг 30 минутын хугацаанд л төвлөрчих. Тэгэл дуусгаар нь би дараагийнхаа л ажиллаа бодъё. Хичнээн санаа зовсон ажил байсан ч гэсэндээ сэтгэлийнхаа хугацаанд битгий бод гэдэг байгаа байхгүй юу. За өөр яг бодлоо зүгээр ингээд сэтгэлээсээ юм хаа яриа л тийм. тэгээд тэр хүний бас Яг тэр сэтгэлээ чи яриулж чадж гин үгүй юу гэдэг чинь хүнээс шалтгаалж чадд тий. Би өөрөөсөө тийм би ч уулын багтаа нэг тийм ярих урлагийн нэг тийм юу гэдэг чтэй сургалт муралт гэдэг чтэй тиймэрхүү юм суу ярьж сурын мөр гэж бодож би өөрөөсөө нөхцөл боломжинд бүрдэг юм. Тэрсэн чи юу заадаг гэхээр тэр чин тархиараа ярихыг заадаг юм. Бид нар тархиараа ярихыг гацчаад байдаг учраас өдөр тархи чин чөлөөлөөд хичнээн тархиараа ярьж байгаа гэсэн гацхгүй ярих сурах юм байна л та тэр чин. Энтэй ажилдаг байхгүй. Би тэгээ ер нь сураагүй ч болсон гэж одоо боддгийг.
Ярахаар ямар ч л гэсэн суулгыг илүүдтэй суулгыг ашиглаж байгаа ч гэсэндээ хөнд өөрийнхөө ойлгуулчаад дотоодос ярьж байгаа учраас ойлгуулчаад байгаа нь тэгээ болоо штэ. Түүнээс би уран илтгэгч гоё шүлэг уншаал те илүүдтэй суулгыг ашиглахгүй уран илтгэгч тэгж ярих шаардлага надад байхгүй байгаа байхгүй. Тийм учраас би сураагүй ч байх гэж би боддгийн ер нь. Энгийн ярих гэсэн магадгүй илүү гоё. Тийм. Энгийн бид ч угаасаа Тийм. ярьж байгаа бид нар одоо өөрсдөө амьд. Өөрөө нэг чи ярих тусам ойлгохгүй шиг. Тийм тэгтээ. Тэг хүнийг ингээ ярахаар ингээл энэ яг дотоодоос ярьж байгаа тархиараа ярьж байгаа шууд мэдрэгдэж шүү. Шууд мэдрэгдэх баг. За тэг тархиараа яриад эхэлчихвэл тэгэл тархинаас гарсан юм тархинд л өрнө. Сэтгэлээс гарсан юм сэтгэлд л үрж байгаа байхгүй юу? Тэг тархиараа тий. Тархинаас гарсан юм сэтгэлд хүрэхгүй шүү дээ. Яа сэтгэл хүрсэн бүр дараа нь гэсэн юм хатаас байгаа. Тий. Тэгэхээр энийг бид нар зөнгөөрөө мэдэрч тийм аа. Тэгэхээр бид нар чинь ингэдэг аягүй санаа би дуулж чадахгүй, би бүжиглж чадахгүй, би ярьж чадахгүй гэл. Би зурж чадахгүй гэдэг. Яг үүндээ тархичлал сурааг байхгүй юу? Түүнээс биш бид нар яг дотоодоо чөлөөлөөд дотоодороо тэр урлагийг бүтээх юм бол хангалттай тийм юу ч юм байдаг. Өөгдөл чинь тэр авьяас бэлэг өөгдөл чинь дотоос юмсан ч болно байдаг байхгүй юу? Тэрийг нөгөө чөлөөлж гараад дотоодороо юм хийвэл бид нар маш гоё одоо баг зэрэг оролдлоход гоё дуулчихна. Баг зэрэг оролдоход гоё зурчин ч тийм үү те. Ер нь тэгэхгүй ингээд яг тархиараа явах юм бол бас гацаж мацаад алдаж малдаад хэрэг байхгүй шүү. Зарим хүүхдүүд чинь хүүхдүүдтэй яаж байгаа жинхэнэсээ биш. Ингээд аягүй сайн хандаад байгаа мөртлөө тэр нь ингээд надад ингээд бодлаа ингээд бодоод байгаа юм шиг санагдаад. Тэгээд ингээд хүчээр ярьцгач аягүй хэцүү санагдаад байна. Яг тэгдэг штэ. Яг тэгдэг. Би ямар сандаа тэгээд удаасаа ингээд тархиараа байгаад байгаа нөхдүүд өчн магнаах бит юм аялаад байгаа алгадаад амарсан. Зүгээр өөрөөхөөрөө байгаад ч. Одоо ингээд зарим ингээд та нар хэрэг нэг тийм чухал царай гаргасан хүмүүсийн донд очиж суун штэ, хурал цуглаан суун штэ. Тэгэхээр тэднээс яг тархиараа ярьж байдаг штэ. Тэ? Ингээл чухал би ингэсэн чинь тийм. Эн чинь ийм учиртай юм шүү мөн шүү гэл нэг амар тийм хугацтай. Тэгэхээр зүгээр за байлиг гэл шууд цухтаас сэтгэл төрж байгаа штэ. Ямар ч тэр сэтгэлээс гараагүй тэр нэг одоо насанд хүрсэн хүмүүсийн томчуудын хурал цуглаан ч яг тэгдэг штэ. Тэнд бол ямар ч сэтгэлээс гар тэд зүгээр эгоогоор тархиараа уралдчихдаг тий. Тэгээд олигтой чөлөөтэй үеж чадахгүй, олигтой чөлөөтэй инээж ханааж чадахгүй тий. Хэлийг гэснийг хэлж чадахгүй тэгэл юмд ингээл баригдаал ёс зүйтэй байх гал ингээд. Тэгээ би тэрийг харахаар ингээд зүгээр байгаараа байгаа чи очиод цохоод нуруулан цохоод байгаараа бай тий. Тэгээ бүр очиод бүр цохоод амарсан удаад байдаг хөө ингээд байгаараа байгаад өгөөч. Би судлаач гэдэг очиж сэгсэрмээр санагтаад байна. Тэгээ тийм юм зөндөө тохиолдолд ингээл нам алдахгүй гэж чигээл, ёс зүй алдахгүй гэж чигээл. За ингэчих юм бол намайг ингээ бодчихно. Тэгчих юм бол тгээ бодчихно тий. Би чинь байр суурьтай байх хэрэгтэй. Би чинь тодорхой хэмжээний албан тушаалтай хүн. Би чинь ийм гэх. Бөө эгонд ингээ хүлэгдсэн. Ямар ч тийм тэнд бол ямар ч тийм чин сэтгэлийн байхгүй, чин сэтгэлийн мэдрэмж байхгүй. Тэгээ баг оронд нь баг хиймэл оюухан суулгуулад яриул баг их юм дээрээ шүү. Тийм аа. Тэгэхээр та нар ба одоо цаг хугацаанд оршиг өдөрт ядаж нэг удаа хийчих шал өөр болно. Бодолчин хоошоо муу урагшаа ингээд гүгээд шүү дээ. Өнгөрсөн юм ирээдүрөө гүгээдэл бодлоо ингээд зогсоож аваад шууд mindfulness бясалгалыг хийчих. 5 мэдрхүүд алин дээр нь чамаагүй төвлөрөөд. Тэгээ нэг 10 минут төвлөрөөд за өнгөрсөнтэйгөө би зурлаад байна. Өнгөрснийхөө энергийг би одоо ингээд цэвэрлэчихье. Дахиад цэвэрлэчихье. Энерги өнгөрснийхөө энергийг цэвэрлэчихье. Яг одоо цагт оршин шүү. Одоо цагаа мэдрээ шүү гэдээ өөртөө хэлээд тахаар баг багаар дадал болчихдог байхгүй юу? Тэгээ яг одоо цагтаа оршсон, мэдрэмжэндээ оршсон, дотоод сүнсээ мэдэрсэн өдрүүд маш гоё хөнгөн жаргалтай маш гоё өнгөрцөн байдаг. Ангитл маш их юм бодвол өнгөрсөн ирээдүгөө бодоод тархиа маш их ажилуулсан өдөр бол бидний эрчим энерги унтсан, сэтгэл санаа манаа жоох стресстэй. Тийм өнгөрцөн, тийм ялгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр яг тархиа ажилуулж болно. Гэхдээ яг өөртөө за тэдэс тэдэн хугацаанд би яг ингээд гол тархиа ажилуулах юм а хийч. Төлөх мөллөх юм байл ингээд ингэчээ. За бусад цагт нь би өөч бодохгүй шүү
гэдэг ингэж. Тэгэхгүй хүн чинь ингээд 24 цагийн 24-т л баг юм бодохоо зүүдэндээ хүртэл юм бодох. Зүүдэндээ хүртэл маргаашийн ажлыг бодвол маргаашийн ажлыг хийх гээл те. Эсвэл нэг 7 хоногийн дараа нэг том чухал ажилтай байлаа гэхэд унтаад зүүдэндээ хүртэл нөгөө ажлаа хийгээл яваад тцтэй гэсэн. Зүгсэн чинь арын өрөөндөө тэгээд суужсэн чинь босгосон чинь намайг ингээд манай бүлэг багш танай нарын өрөөч зүстэй юм. Оройсоо хараа ингээд аюулсан дооч угаасаа тиймээ дооч юм хараад нөгөө тийм яг босгосон чинь ингээд араас ингээд ачаад ирсэн бодлоо. Босгүй нэстээ. Тэгэхээр танд бүр гүн суудсан байгаа хгүй тэр нэрийн сонин ирчин минь эрэхт юм байна миний араа өрөөч гэж бодохоор. Хэмж дөрөв нөгөө видео сонсдог шүү дээ. Тэрнээ ингээд бүх хаалаа. Тэр юу бодлоо хаж тэр одоо майнд тийш дээ. Ер нь анхаарал төвлөрсөн үед тийм байхгүй юу? Одоо та нар хөгжим сонсож байхдаа одоо урлагийн ямар нэг юм зүйл хийж байхдаа эсвэл юм харж байхдаа тий эсвэл юм идж байхдаа хүртэхүү мэдрэхүүдээ мэдрэж байхдаа эсвэл юм уншиж байхдаа ч юм уу кино минь одоо кино цатас кино үзэхээр бид нар чинь бүр бүх юмаа мартаад кино руу орцсон явж дээ шүү дээ. Тэр чинь яг тэр цаг хугацаанд оршсон биз дээ. Тэгээ кино дуусангууд нэрээ цаг хэд бол чи нэрээ юу вэ? Одоо би чи нэр яах вэ гэж боддоо шүү дээ. Тэгэл яг тэр кинонд явцад бол бид нар яг л одоо цагт оршиж байгаа байхгүй нөгөө кино дотор орцсон. Яг тэгээд харсан тэгээд олсон гэдэг шүү. Тэгэхээр яг тэндээ ингээд суугаад ингээд юм бүгдээ яг дотоод руу ороод зүрх рүү орж болох. Тэгээд цаайгоо баяр зөнгөрөө бид нар хэрэг зөнгөө сайн хөгжүүлчих юм бол тэр байтгаал юм бүглэн шүү дээ. Айгу мэдрэмжтэй болоод энэ зөв юм байна, энэ худлаа юм байна. Тэр чинь мэдрэмжээр шүү дээ. Яа, би ингээд яг Өглөө хоёр дөрөв хүртэл яг өглөө хоёроо бүгд зүгээр зүгээр яг нөгөө хоёроо авахтаа нөгөө хоёроо бүгд зүгээр. Тэгээ яг нөгөө яг хүүхдтэй байгаа юм. Тийм аа би одоо яг чиг гэдэг а яг жаад мэдээж тэр orang зүйл тийм процесс байгаа шүү дээ. Тэр orang бол яг хоёр чихэд сонсоод хүүхдүүдэд тоглоцоо бүгдээ сонсоод яг таны үг сонсох. Тэгээ сонсоод яг тэр чихчэндээ бүгд хаач тийм. Тэр хатаа хүмүүс сонсох. Тэр үг зөвөр биеэр хэлдэг байгаа байхгүй. Аа би надад тэр нөгөө хамт оюу хаяа үстэй авчдаг. Тэгээд ингээд сонсож айн би хэлмээр ямар юм. Тэгээд би ч нөгөө тийм ингээд уурахгүй шүү дээ. Ямар ч юм болох юм гэхээр нөгөө чивчээр сонссон юм ингээд бодогдоо. Бас юм сурчлаа юм байна тий. Бас юм сурчлаа юм. Яг нөгөө анхаарал өөр нь төвлөрсөн байхад би автоматар хөдөлж байна гэдэг чинь би чинь бол автомат жолоодлого дээр тавьсан маа гэсэн үг байхгүй. Тэгээд өөр юм төвлөрсөн байна шүү дээ тий. Гэтэ ер нь бол яг уу тий. Гэтэ бид нар ямар ч үйлдэлийг бясалгал болгож болно шүү дээ. Ямар ч үйлдэлийг mindfulness бясалгал болгож болно. Хоолоо хийж захтаа зөвхөн хоолоо мэдрэлтэй тий. Энэ ногоо махнаас ямар энерги гараад байгаа юм. Юу болоод байгаа юм гэдгийг мэдэрч болно. Хүүхдүүдийн хичээл номыг хэлж байхдаа зөвхөн тийшээ орчиж болно. Хичээний өдөрт ингээд дадуулаад хаад аяндаа дадчихдаг байхгүй. Дахнаас гарч сурд. Тэгээд дахиад яг ажиллах үедээ л хайсаа яарад нэ. миний хичээл авах гэж. Одоо үсээ ингээд бясалгалт руугаа орох юм. Та тэгээд яачихгүй. Хараад бясалгалаа хийчихгүй тий. Хичээлдээ суудсан юм чинь. Тэгэхгүй ингээ байс игээд урдаас ингээ хараад цаг хараад хар яасан. Давхар дагаж ярах гэж. За өөр асуух юм байна. Би ер нь гол юмудаа ярьчлаа дөө. Ямар ч хурдан цаг өнгөртөө. Өөр нэг бясалгахаар гоё. Тийм нөгөө яг орчинд нь ороо бясалгахаар сайн төвлөрч байгаа. Тийм маргааш 11. Тэгэд бясалгалын олон төрөл гэдэг юм аа. Ингээд суугаал бясалгах байна. Эсвэл юм хийж явахдаа төвлөрлөж бясалгаж байна. Mindfulness бясалгал. Эсвэл тунгаалтын бясалгал байна. Өөрөөсөө юм ухаж зөнгөө сонсож өөртөөгөө ярилцах тий. Ухамсараа тэлэх. Тэр чинь бол бас бясалгалын л одоо үр дүн шүү дээ. Юм ойлгож авч ухамсар чинь тэлж чинь. Яг зүрхнээс ойлгож авч юм эсвэл дотоос сүнснээс юм суралцж байна гэдэг чинь бас нэг бясалгалын төрөл ахгүй.
Тэгэхээр өөр нь өөрийгөө би өнгөрсөнтэйгөө зурлаад байна уу, ирээдүгөө бодоод байна уу, тархиныхаа гарт ороод тархиндаа удирдуулад байна уу, өөрөө тархиа удирдах чадж гин үгүй юу гэдгээ анзаарч байгаарэ, ухамсарлаж байгаарэ. Тэгээд стресстэй дууралсан ч юм уу нэг тухгүй болсон үед сэтгэл санаа ч унжана гэдэг чинь эрчим чинь унж байгаа байхгүй. Тэр үедээ та нар маш гоё юм ингээд яахаар миний эрчим энерги сэргдэг вүлээ, яахаар би яг одоо цагтаа төдрийг гоё болдог вүлээ. Тэр аргаа хэрэгжүүлэх байхгүй. Тэр аргаа хэрэгжүүл. Гой дуу сонсохоор тэгт юм уу? Эсвэл гой тэнгэрийг харахаар тэгт юм уу тий? Эсвэл юу ихээр миний эрчим энерги сэргээд би яг одоо цагтаа төвлөрдөг. Тэрийгээ өөртөө ядаж өдөрт нэг 20-30 минутын цаг зарцуулаад байвал тэгээ бидний эрчим бол тухайн өдөрт бол сайхан байждаг байхгүй юу? Өдөртөө бол эрчим бол алдахгүй авчин. Тэгээ унтахтаа бас нэг 10 минут mindfulness-ийг хийчихэд эсвэл бас өглөө босоод яг өглөөний тэр гоё тунгалаг агаар, өглөөний нар мандалт эсвэл өглөө босоод би ямар юм мэдэр чинь тэр гоё дотоод ертөнц рүү нэг 10 минут орчоод тэгээ өөртөө хэлэх ярих юм бариад хэлчихэд тэгээ өдрийг эхлүүлэхээр бас их сайхан байдаг. Ухамсартай байж чаддаг. Жишээ нь өө та нар тэгээд гоё ингээд таашаалыг авсан шиг ав. Тэгэхгүй бид нар чинь нэг сайхан гоё өмтэй хоол авлаа тий гоё амттай хоол авлаа. Нөгөө тархиндаа алаад байгаа л юм бол нөгөө өмтэй хоол авсан чинь гарахгүй. Тэр таашаалын төлөө хүн мөнгө төлдөг байхгүй юу? Одоо барууны орнууд ч тэгдэж штэ. Хаана ямар гойд би таашаалыг мэдэр тэнд л мөнгө төлж байгаа штэ. Тэр таашаалыг авсан шиг авах хэрэгтэй байхгүй тий. Тэр гоё тухтай байх оронд мөнгө төлж штэ. Тэгээ тэр орноосоо гоё таашаалыг ав, идэж ууж байгаа юмнаас таашаалыг ав, мөнгө төлж байгаа ш бид нар чинь. Өөр одоо өнгөө бас юмнууд дээ ш байглаас тий. Тэр байгалийн гоё эрчим энерги байглаас гоё таашаал ав. Тэгээ яг одоо цагтаа оршиж тэр гоё юм мэдэрдэг. Тэгэхгүй бид нар хичнээн сайхан үнэтэй хоолоод, хичнээн сайхан үнэтэй юм аваад. Тэгээ яг тэрийг одоо цаг дээр оршиж нөгөө бүрэн дүүрэн таашаал авч чадахгүй. Нөгөө өнгөрсөн ирээдүгөө бодож жагаад нэг мэдсэн чил тэр хоромчин байхгүй дууссан. Тэгээ бүрэн дүүрэн амьдарч, бүрэн дүүрэн оршиж, бүрэн дүүрэн мэдэрч чадахгүй байсараад өдрөө өнгөрчдөг гэсэн үг шүү дээ. Тархиар яваад хахаар. Гэтэл яг одоо цагтаа хахаар бид бүх юмыг бүрэн дүүрнээр мэдэрч таашааж авч чаддаг байхгүй өөртөө шингээж авч чадаад мэдрээд штеп. Тархиараа яваад хахаар тэрийг бол амьдрал тооцохгүй. Тэр бол зөвхөн л тархиныг процесс болж дуусдаг. Гэтэл амьдралд бол бүрэн таашаах, амьдралаас авах таашаал кайф зөндөө байдаг. Одоо хүн чинь хүүхэд байхдаа ингээл юм болгоос өө энэ ямар гоё юм бэ? Энэ ямар сайхан юм бэ гэж шин тоглоом авчаал тий. Ингээд аюу гой таашаалыг аваад ингээд баярлаж хөөрөөл баяртай байдаг штеп. Яг нөө томрох тусмаа тархи руугаа шилждэг юм байна. Томрох тусмаа бодолтой автдаг юм. Хажуудлын залуугаас төлхөр хадангуулах ч гэлж. Тэр томрох тусмаа бид нөгөө би ийм юмд баярлдаг байсан одоо ч нэг тоохоо байцсан дөө тэгдэж штэ. Хүүхэд тахад баяр гэхээр л догтлол хүү болцсон чи одоо бүр ямар ч реакц за зэнөөсө болж лээ гэдэг чинь яаж юм гэхээр хитрхи тархи руугаа л орсон шин чахгүй юу. Тархи руугаа ороод одоо цагаа мэдрэхээ болоод таашаалыг мэдэрч чадхаа болоод хитрхи их юм бодоод бодолтоо хит их нөгөө даруулснаасаа болоод тархиа хит их хөгжүүлж бодлоо хит их хөгжүүлснээсээ болоод бид нөгөө эргээд ирэх хүүхэд нас шиг гой өөрийнхөө ертөнцид амьдрал гой сайхан юмыг мэдрээл жаргалтай байж чаддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр болцдог тэр мэдрэмжээ алдчихдаг. Бид нөгөө хүүхд тахта айл гэрдээ чинь бард марбар толгоортой бидний дотоод ертөнц супер ажиллаж яадаг шүү дээ. Бүр баярлал хуц муцаа солжимс дүр. Одоо бидний барбар толгол ингэж сонир санагдчих. Ямар ч зүйл таашаал төрөхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр тархи руугаа хит орцсон болохоор. Магадгүй та нар ингээд тархинасаа гараад зүрх сэтгэл буюу одоо цагт оршоод ирэх юм бол хүүхчиг болж ирдэг эргээд хүүхчиг болдог. Хүүхчиг болохоор яадаг юм буцаад нөгөө авдаг гой таашлууд авч эхлэв ш. Нөгөө нэг яг одоо цагтаа л амьдрах чинь тийм гоё байхгүй юу? За зэчилгээ дуусгах та тий асуух юм байхгүй бол. Ерөнхийдөө бол ойлгосноо тий?